Ирж яваа хавар цагийн эхний яргыг өрн дуудъя. Энхэр сэтгэлд нь ялхрах хайрын эх шиг уянгийг хөвлөн дуулъя. Өв соёлон эгнэгтэд дээдлэн өр зүрхнээсэн бахтанхан дуулъя. Үзэгсрэнд хаврын сайхныг бишрэн үдшийн намуунд уйранхан дуулъя. Сэтгэлийн минь тэнүү хойморт саатан тухалсан итгэлийнхээ гэгэн сайхнаар урам хөвөлсөн үзэгч олон та бүхэнтэйгэн хамтдаа жаргахаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ардын дууч бүсгүй бат сайхны бат цэцгэлэнгийн үзэгсрэнд хавар тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Уян гэгшгэлэнгийн гэгэн хойморт тавтай заларно.
Магнаг торгон цэхэр тэрэлгээ мандах нарна шагдж дууслаа Ахтны манад хэр хонсоо амраг хайртай чамда зориуллаа хөргний даалингаа
Зөнтэй сайхан зүүдэндээ хайрыг минь маннаё зүрхний нандин бүхнийг сэтгэлд минь тэрүүлэё Уулын уулын харрига саяо сонсогдоод Уянга дэлгэрэх хавраараа чамайга дойдээд Хансны дөлгөн талиманда хүслийг минь толдоё Хайлган цагийн салхинаас сургийг минь сонсоё Нуурын захадаад ангир хонганаад байна Оцхан сэтгэлийн мандалдаа чамайга дэхриймээр байна Уулын уулын харрига саяо сонсогдоод байна Уянга дэлгэрэх хавраараа чамайга дойдээд Тэргэл сартай үдшээр итгэлийг минь дуулааё Тэнгэр зөөлн борлошоод эрхийг минь учирлааё Уулын уулын харрига саяо сонсогдоод байна Уянга дэлгэрэх хавраараа чамайга дойдээд байна Уулын уулын харрига саяо сонсогдоод байна Уянга дэлгэрэх хавраараа чамайга дойдээд байна Чамайга дойдээд Нутгийн ууланда очдодова Болемос тогтохгүй мэлэмэрлэдэ Умбатгийн ууланда очдодова Утангамана нагисэре Хидул чухан залгууса Намкар сургад тань зүрхэндэ байна Арки тань нууж бодод хэлүүсэн Насны дурсан зүсэтгэлд минь байна
залгуулсан намхэр сургаад тань зүрхэнд байна артиг тань нууж бодод хэлүүлсэн насны дурсан сэтгэлдний 존니 나
Монголын өв уламжлал, Монгол хөгжим энэ бол бусад одоо улс орны язгуур хөг аялгау дуу хөгжмөс тис өөр. Тийм учраас өнөөдөр бас монголчуудыг дэлхий маш өөрөөр харж байгаа гэх. Дэлхий одоо мэдээж Азийн хөгжим, Азийн хэв маяг, Азийн дүр төрх, Азийн одоо загвар гэдэг ингээд хэлбийж байгаа нь бол бидний хувьд л их азтай, авууштай юм зүйл. Тэгээ энийг бол Бац цэцэглэн бол сайн одоо өөртөө ойлгож, ухаарч тэгээ энийг бол үргэлжлүүлж явж байгаа бас нэг топ жишээ гэж би ойлгож байна.
대진대 진내고 나고
амаргийн чинэсээ тэгээд эмбэг мөнхийн аршаа Хаши зүрхэн толтно аррумудгаар чунрахайм мако амаргийн хашин амталж хоёулаа хүрэтгээ жанаяако хорхи сая
манай залуу дуучид бол сүүлийн үед ардын язгуур урлагийг олон төрөл жанртай ингэж хольж ингэж уран бүтээл хийж байгаа нь маш сайшаалтай. Энэ бол даа ялангуяа одоо өсвөр үеийн залуучууд ардын дуу бүжиг хөгжим сонсох тийм сайхан одоо боломж нэгж яана гэж бодож байна. А тэр дундаа одоо манай залуу дуучин одоо манай Баццэглэн бол яг өөрийнхөө уран бүтээлийг энэ чиглэлээр бас хийж байгаа. За энэ дуу 1988 онд анх одоо зохиогдчихсэн. Тэгээд тухайн үед Хэлийн цэргийн ансамблд сэлэг мотор ажилд одоо ороод удаагүй одоо залуухан хоёр жоохон тийм одоо охтууд байхад тэгээд тухайн үеийн одоо манай хөгжмийн зохиолч Бадарч багш маань энэ хоёр одоо энэ залуу бүсгүй зориулаад энэ одоо уран бүтээл хийх нь хэрэгтэй юм байна гэдэг. Тухайн үед ер нь эмэгтэй бас нэг юм хоёр л бас нэг дуулдаг тийм дуучид ер нь жоохон цөөхөн байсан. Тэгээд анх энэ дууг 88 онд зохиогоод тэгээд тухайн жилийнхаа морин наадамд дуулагдаж ер нь тэр үед энэ дуу бол ер нь ороогүй нэвтрүүлэг ороогүй одоо юу гэдгийг тоглолт гэж байхгүй болсон. Тэгээ энэ дуу маань одоо манай Бадарч багшийн маань төрийн сойрхол авсан одоо бүтээлүүдийн нэг. Үнэхээр энэ дуу маань бас нэг ингээд заримдаа бол нэг тийм ардын дуу шиг гэдэг улсууд ярьдаг л да. Тэгэхээр энэ тухайн дууны маань бүтэц тийм ардын дуу шиг болохоор арт түмэнж бас сонсох дуртай. Тэгээ төрийн үндэсний их найрал хөгжимтэй одоо яг дуулагдж байгаа нь үнэхээр сайхан байна. Тэгээд шинжилж одоо найруулга хийсэн одоо танд их баярлалаа. Тэгээ мөн одоо өөрийн одоо миний шав Баццэглэн битээр одоо энэ дууг одоо дуулж эхэлж байна. Тэгээ одоо сэлэг мотор их маш олон жилд хамт дуулсан. Тэгээд битээр хоорондоо ярилцаад за одоо хоёлаа одоо энэ дууг ер нь бол залуу уран бүтээлчтэйгээ хамтар дуулъя гэж хоорондоо ярилцсны одоо үндсэн дээр одоо ингэж дахиж одоо шавтгаад дуулж байгаа. Хатан гоёс торгон болдог хамнагас үлжээлэх хэсэмдээ. Энэ дууг баг бахасаа л мэддэг. Миний өөрийн бас хамгийн хайртай дуу. Тэр үед нэх гой цангинсан хоолойтой хоёр ихч дуулдаг байсан шүү дээ. Айгуу гой санагддаг байсан. Тэгэл энэ дууг дахин сонсомоор санагдаад л тэгээ одоо хувь тавилангаар гэхүү эргээд одоо энэ дууг дахин шинжилт найруулах одоо хөгжмийн найруулган дээр нь ажиллах тэр тусмаа ардын их найрал хөгжмөд хөрвүүлж бичих одоо ийм хувь тавилан оногдсонд одоо маш их баярлж байгаа. Тэгээ Баццэглэн надад санал тавьсан чинь ямар дуу юм гэдгсэн чинь энэ дууны нэрийг хэлэнгүүт тэгэл ерөөсөө хамаг нот бүх найруулга нь ингээл урсаад ороод ирсэн. Тэгээ арга байхгүй энэ нөгөө дуу нь өөрөө ингээд хүн болгоны сэтгэлд хүрсэн болохоор энэ тоглож байгаа хөгжимчид ч гэсэн бас тэр сэтгэлийг одоо гаргаж тоглож байгаа байхгүй. Тэгээ маш их баяртай байна. цагаан өнгийн
торгондоо цасыг бодруулж нэхлээд хөө чамайг намайг танилцуулсан чанган гурван саратай үхийг бодож нэхлээд хөө зэхөө искэт цуухад уян тэмчэр цагтаа дураганда хөө хаттан гоёг торгон болдог ханнага сүлжээний Цэнхэр өнгийн торгондоо цэцэг ургууч нэхлээд хөө чамайг намайг тэглүүлсэн чацуу гурван саратай хаврыг бодож нэхлээд хөө зэхөө эсгэд цуухад уянгатай эмчэр цагтаа дураганда хөө хаттан гоёг торгон болдог ханнага сүлжээний Болрын өнгөтэй торгондоо бороод услуулж нэхлээд хөө Балцаан намайг яроасан холбоо гурван саратай зуныг бодож нэхлээд хөө зэхөө искэт суухад уянгатай эмчэр цагтаа дураганда хөө хаттан гоёг торгон болдог ханнага сүлжээний Наран шаргад торгондоо навчиг ургууч нэхлээд хөө намайг чамайг тасаасан дахар гурван саратай намрыг бодож нэхлээд хөө зэхөө искэт суухад уянгатай эмчэр цагтаа дураганда хөө хаттан гоёг торгон болдог ханнага сүлжээний Сухад уянгатай эмчэр цагтаа дураганда хөө хаттан гоёг торгон болдог ханнага сүлжээний Дээрвийн одоо манай өвөөгийн үеийн одоо пянзыг ингэ сонсож байгаа тэр ортын дуучид ардын дуучдын дуулж хэм маягаар энэ одоогийн сүүлийн залуучууд бас ингэж дуулж байгаад бол үнэхээр бас олзрох хөштэй юм бүтээж гарч ирж байгаа. Яг энэ чиглэлээр эрэл хайгуул гэж судалгаач нэлээ эжийн дуунуудыг иргэн гаргаж ирээд эргэж Монголын ард түмэнд хүргэж байгаа энэ уран бүтээлчтэй бол маш их баярлалаа. Та нараас маш их үлгэрч авдаг шүү. Бас та нартай маш их талархлаа гэж бас эргэн үнийхөө хувьд хэлмээр байна. Үндснийхээ урлагийг хөгжим соёлтой хослуулж бас түүчилнэ гэдэг бол тийм амар бол биш. Өөрөөс нь бас нэлээд их юм шаардж хувьсна. Дүүгээ бол төрүүлж алхах цагийг нь бол мэдээж харж байгаа. Энэ бол өөртөө байгаа хамгийн дайчин зам. Тэгэхээр би дүүгээ бол илүү уран бүтээлд илүү дайчин ханддагт нь бол үнэхээр хүндэтгдэг. Цэцэ бол яг юм уран бүтээлийн зөв шаартай. Тэгээ тэр нь дандаа юм чанартай байдаг. Хийн гэсэн юмдаа хариуцлагатай байдаг. Зүгөрдаа сүнгийн солонх татаад байна хөө зүс бороо арисны тэмдэг бизэхүү зүрх цохидод сэтгэж хөдөлөд тогтлоод байна хөө Урсада байна хөө Хүрийн усанда газарын ургамал сэргээд байна хөө Хүршгүй үнэнд миний сэтгэл баясаад байна хөө Хурдан яваад ирээсэгээ хүсээд байна
зүрхий цохилоод сэтгэл хөдөлөд тогтлоод байна зүудээ салдаггүй ганцхан амарга дурсаад байна зүрхий цохилоод сэтгэл хөдөлөд тогтлоод байна салдаггүй ганцхан амарга дурсаад байна 호응태 도독이니 희게 독시마 혼내시 도하간 내게 고들이 자르게 신게시마고 앵그레른 자와로 너게 에디게 미친 도독이니 희게 독시마 에츠세 고르테 하간 내게 이치드고 Одоо энэ охин бол ер нь нүдэн дээр өсөж байна да. Маш сайхан дуучин болж байна. Энэ бол бас өөрийнх нь төрсөн нутаг, газар, ус тэр хайрхан тэр агуу байгалийн өгөгдөлт хүч энэ охинд маш их шингэсэн гэж би бол харддаг. Ерөөсөө л яг
унган одоо төрхөөсөө л уртын дуу дуулдаг, богны дуу дуулдаг маш сайхан монгол охин гэж бол хардаг. Уламжлалыг одоо шинжилэлтэй жинхэнэ одоо хослуулж явж байгаа ийм уран бүтээлч. Тийм болохоор бат цэцгэлэнтэй бол бас би энэ салбар дээр хамтарч ажиллах дуртай байдаг. Ер нь бол олон одоо залуучууд гарч ийн. Ардын дуу нөр олон хүмүүс дуулцсан. Тэгэхээр тэрний тэр шиг дуулж ийн гэхгүй яг тэр өөрийн өнгө төрх тэгээд тэр донжиг маягийг хатгсан дуучид гэдэг бол их тийм ховор үүдэг. Миний уран бүтээл хийсэн осууд дотроос хэлэх юм бол мэдээ сүүлийн үед гарч байгаа энэ жаргалтай дуун дээр хамтран би өөрөө яг энэ олон залуу дуучдыг ингээд сонсож байгаад богны дууны хэм маяг, донж харилцаа дууны хэм маяг дээр бас энэ бац цэцгэлэнгийн донж хэм маяг илүү зүгээр юм байна гэж миний хувьд бас. Тэр дотор мэдээж бас алтан жаргал гэж залуу болно. Тэр бас гоё хэм маягтай дуулдаг. Хэмчлэн бол залууч бол зөндөө өөрийн гэсэн гоё юм хоолой дүр төрх донж маягтай.
Sagabe